Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны зүгээс Венесуэлийн эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж байгаа. За үүний хүрээнд Америкийн цэргийнхэн Венесуэлийн ойролцоо газрын тосны томоохон онгоцыг хурааж авсан ийм үйл явдал боллоо. За энэ үйл явдал нь 5 гарагт хурцмал байдлыг улам нэмэгдүүлж байгаа. За Венесуэлийн эрг орчмоос маш том газрын тосны танкерыг хураан авсан гэж мэдэгдэл гарсан. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас Венесуэлтэй мансууруулах бодистой холбоотой хэрэгт буруутгаж, за үүний тулд бол Мадуро ерөнхийлөгчийн засаг захиргаанд үзүүлж байгаа дарамт шахалтаа нэмэгдүүлсэн. За ингэснээр бол сүүлийн үед хоёр улсын хоорондын харилцаа ихээхэн хурцтаж байгаа. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс хар тамхи тээвэрлэж байна гэж үзэж, завнуудад Карибын тэнгист болон Номхон далайн зүүн эрэгт хэд хэдэн удаа цохилт өгч байсан ийм үйл явдал болсон. За үүний дараагаас эхлээд томоохон газрын тосны танкеруудыг инхүү хураа авах ийм үйл ажиллагаа явуулж байна. За Трампын засаг захиргааны зүгээс бол өөрийн хэрэгжүүлж байгаа бодлогоос ухрах боломжтой гэдгээ мэдгдсэн. За улам хатуу бодлогыг Мадурогийн засаг захиргааны захиргаанд үзүүлнэ гэдгээ мэдгцээр байгаа. За түүний мэдэгдэлтэй холбогдуулан Венесуэлийн гадаад хэргийн яам мэдэгдэлтэй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн олон нийтэд зарласан илт худлаа олон улсын далайн дээрэмчний үйлдэлийг бол эрс буруу шааж байна гэж мэдэгдэлтэй дурдсан байна. За Америкийн нэгдсэн улсын эргийн харуулын удирдлагын дор Тэнгисийн цэргийн дэмжлэгтэйгээр энэхүү онгоцыг хураан авах үйл ажиллагаа болсон гэдгийг олон нийтэд тайлбар хийхдээ мэдэгдсэн. Гэхдээ энэ талаар мэдээллийг хүргэсэн хүн нь бол олон нийтэд тайлбар хийх эрхгүй нэрээ нууцлсан байдлаар тухайн үйл явдалтай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн байна. Америкийн нэгдсэн улсын хууль сахиулах байгууллагын эрх мэдлийн дагуу тухайн үйл ажиллагаа явагдсан гэж албаны хүн нэмж хэлсэн байна. За удалгүй Мадурогийн засаг захиргааны зүгээс Карибын тэнгисийн ойролцоо Тэнгисийн цэргийн байршилтай холбогдуулан энэхүү Америкийн нэгдсэн улсын үйл ажиллагааг хөндлөнгөөс оролцох буюу интервенцийн үйл ажиллагаа гэж тодорхойлон, за мөн цаашлаад бол далайн дээрмийнч үйл ажиллагаатай төстэй байж магадгүй гэсэн ийм буруу шаасан мэдээллийг хийж байгаа. За Венесуэлийн хувьд дэлхийн газрын тосны хамгийн том батлагдсан нөөцтэй орнуудын тоонд тооцогддог. За өдөрт ойролцоогоор 1 сая баррелийг олборладаг. За Америкийн нэгдсэн улсын тавьсан 20 арга хэмжээний улмаас дэлхийн газрын зох зээлд бол бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй болсон. За тийм учраас тус улсын газрын тосны компани бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг хятадын боловсруулах үүдүүдэд их хямдралтай үнээр бол нийлүүлж ирсэн. За 20 арга хэмжээ нь илүү нэр хүндтэй худалдаачид тус улстай харилцах боломжийг нь өгөө хийдэг учраас энэхүү хоорондын гүйлгээ нь бол ихээхэн далд байдлаар сүүдрийн ийм саарл эдийн засаг байдлаар явсаар ирсэн. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улс энэхүү Венесуэлээс газрын тос олборлож, за түүнийг тээвэрлж байгаа томоохон хөлөг онгоцуудыг барьцаалах, за түүнийг бол өөрийн мэдлэлтэй хураан авах юм үйл ажиллагааг явуулж байгаа. Өөрөөр хэлбэл Венесуэлийн экспортын гол орлогыг тасалдуулах бодлого баримталж байгаа нь Мадурогийн засаг захиргаанд өгч байгаа дарамт шахалтаа улам нэмэгдүүлэх, цаашлаад бол засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа бодлого нь Америкийн нэгдсэн улстай илүү таатай байх бодлогыг бол хэрэгжүүлж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд сүүлийн үед мансууруулах бодистой холбоотой асуудлууд ихээхэн газар авах болсон. За ялангуяа фентанил нэртэй бодистой холбогдуулан Америкийн нэгдсэн улсын иргэд ихээхэн үүнд өртөж байгаа. За жилдээ 400 мянга орчим хүн үүнтэй холбоотой өхлөөс болж амь насаа алддгаа гэсэн ийм мэдээллүүд ирж байгаа учраас засаг захиргаа за тэр дундаа Дональд Трампын зүгээс фентанил болон бусад төрлийн мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагааг ихээхэн идэвхтэй өрнүүлж байгаа. За үүний хүрээнд бол хил залгаа улс орнуудтай болон бүс нутгийн улс орнуудын эсрэг бодлогыг баримталж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын бусад орнуудад тариф ногдуулах болсон бас нэгэн шалтгаан нь бол мансууруулах бодистой холбоотой. Өөрөөр хэлбэл Канада, Мексик зэрэг орнуудыг эдгээр мансууруулах худалдаанд оролцож байна гэж үзэж байгаа учраас өндөр тарифаар далайлах бодлогыг баримталж байгаа. За үүний зэрэгцээ Венесуэлд цэргийн цохолт өгч байгаа явдал нь бол энэхүү мансууруулах бодис болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой шалтгааны улмаас эдгээр үйл ажиллагааг явуулж байгаа. За харин Венесуэлийн зүгээс бол энэ үйл ажиллагааг эсэргүүцэж улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцсон ийм үйл явдал болсон гэж үзэж байгаагаа мэдгцээр байгаамаа. Баярлалаа, та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.